Хай, шинэ жилийн баярын өдөр. Өнөөдөр хүүгийн цэцэрлэг дээр шинэ жилийн арга хэмжээтэйгээ эцэг эхчүүд нэрсэн байхгүй юу? Тэгээд хүү маань хаан зогсож байна гэж юу? Өнөөдөр хүүгийн цэцэрлэг дээр анги болгонд биелүүлэх ёстой даалгавар гэж байна. Тэр нь болохоор цаасан сэлбэр, ханзаар, ад жаргал гэж бичих, аль эсвэл ингээ хөлөө өргөднөө дахиан зодон битэн штэ. Тэрийг тоглох зэрэг. Тэгээд дараа нь ангийнхан ангидаа цуглараад багш нь үг хэлсэн байхгүй юу? Хүүхдүүд маань томорч гин. Би дааж сурж байна. Одоо эцэг эхчүүдээ шуунуудаа нисгэх цаг боллоо энэ төр хэлтгсэн чи миний бүр сэтгэл хөдлөө уйлаадсан. Амар тэнэг ёо. За саяны хүүхдүүд уншсан шүлэг одоо залуу хятад гэдэг нэг тийм их оронч хятад залуусын зорилт их орон сэтгэлгээг хөгжүүлсэн нэг тийм айгүй айхтар сайхан шүлэг үүдээ би тэрийг эн чи яриад яах юм дараагийн бичлэгэн дээр яг тайлбарлаж ярина. За угаасаа ярих хэрэгтэй шүлэг баг. За би нөгөө бичлэгээ гинт за бай гэж төгсөвчдөг гэж их шүүмжлэл сонсдог хүн. Тийм болохоор өнөөдөр төрүүлээд баярын мэндчилгээгээ дэвшүүлье. За юу гэж хэлнэ гэж юу. Баг хахад ингээл нийтийн баярын үеэр аав ингээ хундагны үг хэлэх үедээ тэгэл дэлхийн ард түмэн ив наримдалтай байг, Монгол улс ив наримдалтай байг, хөгжин бадрал энэ төр гэлт амар их тэгж ярьдаг гэсэн аахгүй би тэгээ багта. За тэгэл өөрсдөө л аж аргал сайн сайхныг хүсэж нэстэй юм их юм ярьд ингэж амар боддог байсан. За одоо тэгээ бодохоор үгүй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Тиамны талбай гээд одоо Монголын Сүхбаатарын талбайтай одоо төгсүүлж хэлвэл нэг тийм адилхан одоо төв талбайны дүү байхгүй юу? Тэгээ тэрэн дээр болохоор яг ингэж Мао Цзэдун гэдэг тийм агуу удирдагчийн хөрөг зургийг ингэж байрлуулчаад тэгээ хоёр талд нь болохоор ханзаар үг бичсэн мэт тийм. Тэгээд эхнийх нь одоо зүүн талд нь гэх юм уу бүгд наримдах хятад ард улс 1000 төв наслаг нөгөө ухаан жиг шиг дандаа 1000 төв наслаг гэж идэг. Тэнгүүтээ нөгөө талд нь болохоор дэлхийн ард түмний эв нэгдэл 1000 төв наслаг гэж бичсэн байдаг байхгүй. Би тэгээ анх ирчээ тэрийг харчаад за энэ хүнд тэгэл өөрсдийнхөө олон хүнийг ингээд тэгэл тэд нартай илүү анхаарахгүй дэлхийн ард түмэнд бас эв нэгдлийг хүсдэг нь юу ч үгүй гэж амар бодчихсон. За тэгсэн чи одоо ингээд амьдрал дээр хараад хахад ерөөсөө тийм бисэн. Яг ингээд хүний амьдралд нийгэм, улс төр ер нь явж том дэлхий дахин нэг үйл явдал бүр ингээд шууд нөлөөлдөг байгаа хгүй юу? Тийм болохоор ганцхан өөр дааж жаргал, ганцхан өөрсдөө ингээд эрүүл энхийг хүсээд яах вэ тий? Улс орн нь өмнө бужигнаатай ч юм уу эсвэл ингээд ер нь ингээд дэлхийн байдал тогтворгүй байгаа үед өөрөө эрүүл саруул байгаад бас яг ингээд сэтгэлийн ингээд бүрэн амраа моглонг мэдэрч чадахгүй шүү дээ. Тийм болохоор би бүр ганц мэдчилгээ төвшүүлэх гэж тайлан тавьчлаа шүү. Тийм болохоор за дэлхийн ард түмэн инх тайван байг. Монгол улсын маань газар шороо бүрэн бүтэн байг. Улсын маань нэргэд эв нэгдэлтэй эрүүл сайхан инх тунх байг. За тэгээд сонсож байгаа хүн бүрт эрүүл энхийг хүсэн өрөөе. Сэвсгэрхэн цагаахан ширхгүүд сэтгэл тоосын дурлыг билэгдээд өөрийн таван жингээр өглөө нарнаас өрсөн булаа. Йой за ямар ч гэсэн 100 хууртай мэдчилгээ төвшүүлсэн шүү гэж юу. Өнгөрч буй 2024 оноо за яг өөрийнхөө хувьд л дүгнвэл
ёо хэлмээргүй байна гэж. Яагаад гэвэл ерөн сүүлийн жилүүд бүгдээрээ л нэг ижилхэн тогтвортой, тайван жилүүд болоод байгаа. Айхтар гинтийн огцом амжилт ч юм уус л нэг тийм том бололт амжилтаас харьцангуй багтай гэх юм уу. Тэгээ зам гаргаж яхад бас хамаагүй ингэж ярихаар жоохон амны бэлэг талаас нь жоохон юу л дээ. Тэглийг худлаа яриад иж бас болохгүй л дээ гэж юм. Ер нь доктортой л байсан юм байна. Тэгээд одоо энэ жил гэхэд одоо манай сургуулийн шинэ жил. Тэгээд манай сургуулийн гадаад оюутнуудын шинэ жил. Тэгээд манай яг факультетийн шинэ жил. Тэгэл одоо Бээжинд байгаа Монгол оюутнуудын шинэ жил гээл шинэ жил нэлээд болсон за. Тэгэд би алиндаа ч яваагүй. Яагаад гэж би өөрийгөө жоохон голоод исэн байхгүй юу. За юу исэн гэж очих вэ гэж бодоод академик талдаа нэг тийм одоо би чинь судлаач оюутан, докторант оюутан академикийн 1 жилийн хугацаа бол ингээд үр бүтээл гарвал хангалттай гарахаар хугацаанд бас нэг үр дүн гаргаж чадаагүй. Тийм болохоор тэгээд очиагүй шүү дээ. За тэгээд муу амлаад илгөө. Сайхан зүйлээ яргэвэл. За энэ жил болохоор ер нь хичээлийн кредитүүдийг дуусгасан юм байна. Тэгээд бүх хичээлээ бол 90-с дээш хувьтай хаалгасан. Гэж өөр нэг баясаад ах юм чихгүй болохоор. Гэтэ 2024 оныхон зорилтыг ботхоор би угаасаа яг академик талдаа угаасаа за нийтлэл хийлүүлж амжихгүй гэдэг мэдчихсэн. Тийм болохоор би тийм зорилго анхнаасаа тавиагүй байна. Зүгээр кредит амжилттай хамгаалах тэгээд судалгааныхаа чиглэлийг олох гэдэг бодолтой байсан юм байна. Тэгсэн чи ер нь тэрийгэ биелүүлсэн л юм биш үү? Заавал өөрийгөө муулаад идэггүй. За тэгээд түүнээс гадна болохоор одоо жингийн хувьд жин хасах байсан. Гэхдээ түүнийг биелүүлээгүй. Биелүүлэх хэтэл бүр муу үнэлгээтэй байгаа. Гэхдээ за би энэс олж бүр хангалттай хямарсан баг жилжингээ хямарсан болохоор энэ талаараа ярмаар байна. Гэхдээ энэ жил илүүтэй ойлгосон юм нь болохоор би ингээд хайртай хүмүүсийн төлөө ингээд одоо юу мэрч одоо нойр хоолгүй өөрийгөө ядраагаад ингээд хичээгээд байна гэдэг нь би одоо хэрэг хайртайгаа харуулж ийн гэж өмнө ойлгоод исэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ жил болохоор ойлгосон юм. За үгүй юм байна. Харин эсэргээрээ ингээд өөртөө аятай тухтайгаар тайвнаар өөрийнхөө хүслээр хайртай хүмүүстэй туслах нь дэмжих нь хамгийн чухал гэдэг юм байна гэж ойлгоод тэгээд өөртөө илүү ингээд цаг гаргаад өөртөө жоохон зөөлөн байх хэрэгтэй юм болов гэдгийг бас ойлгосон. За cheers. Хэлсэн үгүй сэрүүн цэцгэс сонсомод. За тэгээд түл нөгөө хоёр хоног хаяа тэр эсвэл энэ юм сайдаг. Аюулгүй байдлыг Тэд зүгээр тууцаа. Хайрууд таванда улс орны амар амгалан аз жаргалтай ийхэд амгалан хөгжлийн зөв замд орж байх энэ бүтэлийн нөлөөийг харж байгаа юм шиг бишээ. Баяр минь миний баяр. За бүгдээрээ сайхан баярлаарай. За бай бай.